Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа хүрэх бэлэн болоод байна. За өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний хөндлөж явдаг дууч уран бүтээлч маань Гант Сах маань одоо урилгын минь аваад надтай сайхан бүү алж хууч хөрөхөө сууж сайхан халднаа хоёлаа. За удаан уулзаагүй юм байна. Тийм байна хараа хоёлаа. Дотны хүмүүст юу байна гэж уулздаг байсан. Тийм шүү дээ. За миний манхаар юу байна? Уран бүтээл дэнгүү юу хийж байна? Тэгэл одоо өчигдөр сасан юм шиг л байдаг ч чамтай бол. За. Хар багын юм чинь. Хар багасаа л айжаа бид нар чинь нэг мэддэг ах дүүнэр явсан. Яг хуучны сайхан хүмүүстэйгээ таарах дээр яг л өчигдөр сасан юм шиг л байдаг шүү дээ. Ер нь энэ Facebook-ын social бас давуу тал нь тий хүмүүс бие биентэйгээ байнга уулзаад байгаа юм шиг. За тэр маань ингэж явж байгаа юм байна. Ийм үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Ийм ном, ийм уран бүтээл хийж байгаа юм ингэ илд байдаг тий. Бас нэг давуу тал нь. Яг надад тийг санагдав шүү дээ. Хүмүүсийг ойртуулдаг тий. За мэдээж яг одоо Номин хамтлагийн шүүн дуучин хүн ирсэн юм чи бид хоёр бас нэлээд жоохон дурсамжаа ярих бах. Номин хамтлагаа ярина, микрээр ярина, уран бүтээлээ ярина. Гэснээс одоо жоохон намар болоод амс хийж гинөө 100 нэлээд жоохон тоглолтод яваад байна. Ер нь тэгэл байгаал л доо. Нөгөө манай үе одоо ерөн бол нэг 90-2000 оны хоорондох төгсөлтийн дараа бид нэр их дуулт нь шүү дээ. Харин тэгээд 90-2000 оны хооронд 10 төгссөн төгсөлтийн ер нь бол 80 оноос дээш арга хэмжээнд бол ер нь тэгэл байнга шүү дээ. Тэгээ хараад байхад бас залуучууд руу шинэ үеийн залуучууд руу чиглэсэн арга хэмжээнүүд маш их болж байна. Тэгж байна. Гэтэл нөгөө манайсын үеийнхэн чинь ингээл 70 80 90 оныханд зориулагдсан юм чи бас хомос юм аа. Тэгээ сая тэр нэмэх 50 гээд болцгоо юм болох очог л дээ. Манай 50 огийн Баска оргил лидер очсон гэсэн. Би тэгж сонссон. Иймэрхүү юм ахиухан хийдэг болоос. Одоо ер нь гэхдээ нэг үеиг одоо энэ сүүлийн үеийн жинзээ гэдэг байгаа шүү дээ. Энэ үеийн ч гэсэн лаг сонсдог болсон байна шүү дээ. Би сая одоо хэдхэн хоногийн өмнө богд уулан дээр нэг арга хэмжээнд дээр очсон. Тэгээд болох гад нисхийн нэг юуны арга хэмжээнд дээр очихгүй юу. Тэгээд очсон чинь бараг 80% дан 20-од насны залуучууд байгаа байхгүй. Тэгээд би дотроо тэгэл надуулах гэж байгаа хүн бодсон шүү дээ. Яана жинзээчүүд нь байна. Юу дуулнаа гэж бодож байгаа. Тэгэл хамгийн эхлэл гараад мамонаш хамгийн эхэлж гараад анх би чамайгаан хараад бүгд гайв. Тэгээ би 3 дуу дуулгаж хөөрөөд харан дуушаа. Тэгэл жирийн Монгол тэгэл нойрмж хийзүүдэн орчжээ хонхын дуунууд алтай авчаар тэгэл ингээд яг 90-ад оны дуунуудад дуулсан. Бараг бүгдийг мэдчихэж байгаа. Би гайхсан шүү дээ. Жинжи гэж бид нар чинь те жинзи үеийн гэж яриад байдаг. Ондоо юм билээ тэгээд авж байгаа симпати төрөл гоё байхгүй. Ваа тэгээд амьд гитартаа ингээд тоглох дээр чинь вау тэгээд таахгүй. Гоё. Нэр анзаад байхад бичлэгүүдийг чи хараад байхад нэг фонограм тавихаа болоод амьд гоё гитартаа дуулдаг болсон байлээ тий. Тэр нь тийм би ерөн одоо илүү гоё санагдаад байна. Сүүлийн ерөн жилүүдэд ерөн фонограмтай дуулдаг удаж байна уу. Тэгээд мэдхгүй дээ. Фонограмтай дуулна шүү дээ тийм үү. Одоо манай 50 манай үеийнхэн дуулчлаа шүү дээ. Яг би чинь багаас орцны гитар чинь тэл гитараа дагаал үз тарна. Айжа битэр чи хоёлоо гитар дээр бүх дуу зохиож исэн. Тэр чинь хоёр талд хүн төрхтэй гоё юм шиг. Тийм. Би одоо өөрөө ингээд үзэгч гэж бодлоо л дээ нэг арга хэмжээнд дээрс. Тэгэл магадгүй та гарч ирэл ингээд гитартаа дуулах. За хинч байсан гээл. Нэг төгөлдрөөр ингээд гитартаа тоглох. Би бол баярлна. Яг л тэр хүн чи бидний хүндэтгээ. Мөө тоглоод амдаар дуулаад гоё амьд санагдав. Тэгээ би сүүлийн үед нэг гитартаагаа нэг хөвчлэн дуулдаг учраас арай их бас борлогдоод байгаа шүү. Зарагдаад байгаа шүү. Нэг сошиал би их тавьдэн шүү дээ. Гитарынхаа ачаар жоохон борлогдоод. Тэр гитарынхаа ачаар бол нилээн л явж байгаа шүү дээ. Амьд харьцаа гэдэг чинь угаасаа гоё шүү дээ. Би түрүү хэлсэн. Бид хоёрын яриа бас жоохон Номин хамтлаг руу хазаан тэгээд одоо нэг энэ сэдв рүү орё да гэж бодож байна. Номин үнэхээр нэг оршил үг хэлэхэд манай 80-ад оны сүүл, дунд 80-ад оны сүүл, за тэрний өмнө ч гэсэн 90-ад оны хамтлагууд гоё Монгол нэртэй байжээ.
Харин тийм бүр эрэ гоё. сан тий шигтгээ, дэтэм, номин, харш, харанга, хурд, соёл эрдэнэ, өргөө, Баян Монгол, одоо мөнгөн хүрхрээ тий мөнгө харандаа гэх Хөхтийн гэр гэх гоё монгол нэрнүүд. харин би ерөөсөө энийг бодож байгаагүй юм билээ айгу сайн. Сүүлийн үеийн хамтлагууд чинь та гадаад болцсон. Нэр нь бас их учир байна тий. Эсвэл бид нэр тэр үед юм гадаад нэр мэддгүй байсан болов. Магадгүй. Яг уу эмэтэй мэддгүү дээрээс нь хэрэглээ багтаа байсан. Тийм хэрэглээ багтаа. Одоо бол тэгэл сори моретог болцсон шүү дээ. Тэр үед сориж байгаагүй шүү дээ. Тийм. Тэгээд яг уу тэндээс харахад манай монгол хэл маань ямар яруу гоё үзэсгэлэнтэй таньс сайхан хэл шүү. Монгол хэлний ярууг бол жинхэнэ үзүүлдэг хүн чинь шүү дээ. Гоё шүү дээ. Аав чинь ямар гоё хүн байлаа. Тэгээд чиний тэр хэлж байгаа тэр дэгц мэгц тэгээд өгийн баялаг гэдэр бол гоё шүү. Шидэж байгаа юм биш шүү. Үнхээр гоё. Өвөрмж шүү. Хоолойны тэр тембер одоо нэг дэгц гэж ярьдэн шүү дээ. Дэгц гоётай. Тэгээд голос гоётай. Нэр альва юм чинь нэрнээс хүүхд хүртэл төрөхөд эцэг их эмээ өвнөөс чинь нэрэндээ маш их ач холбогддог. Энэ номин гэдэг хамтлагийн нэрийг яаж хэн юужсэн түүхтэй. Бүр энийг бүр дүүгийнхаа нэвтрүүлэгт орно гэд битээр ярьсан байсан шүү дээ. Бүр ингэж 90 сурвалжилж байгаад би олж мэдлээ. Би ч өөрөө номин гэж нэрний учрыг саяхан хүртэл мэддэг байсан. Номин хамтлаг гэж яваад идэг. Гэтэл ийм учиртай юм байлээ. Одоо энэ 40 мянгатын 7 дугаар байр гэж байгаа. Одоо энэ хуучин атэг тавир. За тийм. Зургчтай байр шүү дээ. Нэрэл банк орсон. Мөнгөн завигийн зүүнтлийн гээ үсгийн хэлбэртэй. Энэ байрны Бямсрын Бяцханаа гэж залуу байсан юм. 1-р сургууль гэдэгсэн. Эхнэр нь Баярмаа гэдэг. Бас манай Уугана гэдэг Монгол маркийн нэг зад байд. Аажа энэ дөрвч нэг ангид байж хагаад аажа Монгол 14-өөр шилжиж тооны сонгон байсан баг шүү. Баярмаа ч 5-р сургуулиас нэгд шилжиж ирээд төгссөн байт юм. Тэгээд төгсөлтөөс хамгийн эхэлж гэр болж тусдаа гарсан Бяцханаа одоо талигаач Бямсрын Баярмаа ирэн байна л да. Тэгээ 1989 оны 7 сарын 23-нд охинтой болсон юм билээ. Хамгийн анхны одоо үеийнх насаа. Тэгээ охиндоо номин гэд нэр өгсөн юм. Гэтэл Бяцханаа талигаач Бямсрынтай Баярмаа аажа 3 галзуу найз байгаад баян гэр орноор нэрсдэг. Эртэд Баярмаатай ярьсан чинь тэр хоёр тусдаа гараад телевизэд байсан билээ. Тэгээ аажа маш их нөт хоёр найзтайгаа ирж очдөг. Ингэж явж хагаад аажа битэр чи хайрын тамд байсан шүү дээ. 88-аас 90 онд. Би 10 сар талагдсан, харивжаа 4 сар талагдсан байхгүй юу. Тэгээд аажа чинь халагдсаныхаа дараахан даруй тэр найз нартайгаа их ойрхон байжгаад нэгэн өдөр тэр чинь 89 оны 7 сарын 23-нд төрсөн охин гэхтэр чинь 90 оноос өмнө бол таарна байхгүй. Аажа 90 оны 4 сард халагдсан гэхтэр 5-6 сарын алт юм шиг байгаа юм. Нөгөө хоёр найз дээр очиод найз нь хамтлаг байгуулах гэж байгаа. Тэгээд нэр өгөх гэсэн чинь нэр ерөөсөө олдгүй гэхтэр нүүд талигаач Бямсрын манай номичкогийн нэр өгч очтой гэдэг. Тэгэл өгсөн юм билээ шүү дээ. Тэгэл номин гэж хамтлагийн нэр ерөөсөө тэгэл өгсөн юм билээ. Зөв юм уу? Хөөрхий. Гэтэ яг тэр номон дээр ч юм уу дулмаа гэдэг одоо манай айжгийн ээж байгаа шүү дээ. Бас нэг ярьсан байдаг. Тэрийг бас үгүйсэх харахгүй л дээ. Гэхдээ ерөн бол номин гэж нэрийг бол найзынхаа охины нэрийг өгсөн байлээ. Тэгэхээр одоо аамны бол уушгинэ гэж одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс үзэн шүү дээ. Номингийн хамтлаг чинь одоо энэ номин таст хамтлагийн анхны номин шүү дээ. Чи бол сайн мэдж байгаа. Овг нь. Тэгээ овг нь бол номин дараа нь манай Сүхбат дүү намайг одоо намаа хамтлагаас гараад хэсэг байхгүй оронд манай хайжтай хамт бүр концерт хийсэн билээ шүү дээ. 95 онд гэсэн. Филармонд. Тийм. Тэгээд манай хайж чинь лам хүн байсан. Ламынхаа ажлыг хийгээд тэгээд яривал их түүх байд юм аа. Дээр ч гэсэндээ тэгэл 93 онд би чинь 10 сараас өмнө 93 оны 8 билүү 9 сард дээр нэг салхийн дүүргэн дээр дуулчаад тэгээд айж над хэлжсэн. За найз надад дуулахаа боллоо. Зүг. Би чамд гой дууцгаач гээ. Тэгээд миний найз цаашаа дуулсан. Яагаад гэвэл өөрөө лам хүн байсан шүү дээ. Их лам дуулж болдгоо. Гөөгөө өөрөө ирж очдөг.
хурал муралд явна, туваа мова гадагш тасгаш явж. Найз нь чамд өргөлж хань болоод яж чадахгүй нэ. Тэгээд найз нь чамдаа гой дуунууд зохиож өгье. Тэгээд миний найз намаа хамтлаг аваа цаашаа яваарай гэсэн боловч би тэгээд бүр хугацаа завсарлаад тэнгууд эргээд намаа хоёрын учрал хоёрын үерхэл нөхөрлөж армис ихэлсэн үү? Гүүгөө. Битэрийн бүр танилцсан түүх 87 онд байдаг шиг сандыг. Таарч ясын нэг тийм жижигхэн биетэй айгүй хөдөлгөөнтэй нэг тийм боржгор өстэй хүү байсан шүү дээ. Жуудаач. Тэгээд хорлдгүй ч яг татсанс нь бол арим байхгүй. 88 онд 151. Тэг 151. Би чинь 88 оны 10 сарын 16-нд арим татагдаад Сухатын онгон руу цөлөгдөөд Сухатрын онгоноос холбооны сургуулийн төв 151-д ирээд 151 чинь цоош нь герман хөгжим авцсан. Тэг хөгжим тоглодог, дуулдаг цэрэг ингээд шалгаруулж яхад нь би ирээд бас гитар тоглоод дуучин нараад арвжаа бөмбөчнөр ороод тэгээ битээр чи ирэн тэгэл хэлсэн. Тэгэл хамтлагаасаа цэргээсээ халагдаад атлеттай тэгэл орох гэсэн чинь жигдэд нэг үтс. Тэгвэл нэр бол ойлгомжтой бол. Нэр Бүр анхны үр тариа нь бол зэрэг анги тавьдаг. Тийм штэ. Шилтэй шиг гэлэлцэн шалан дээр идэр чи 89 он зохиогдсон байсан дуу штэ. Ажиж шин зэрэгээс битээ хоёлаа шин зэрэг бүр яг нэг казармд манай хөгжмийн салаанд ажиг хэмээн салаанд гэх казармд. Дайжийн талд би энэ талд хөгжмийн дээр хамт бэлтгэл хийдэг. Тэгээ манай хөгжмийн өрөө гэдэг хэвгүй. Тэр өрөөнд чинь одоо 89 оны хавар ихтэй чинь битээ чинь хал болж амжаагүй шин зэрэг гэсэн нэг өдөр. Тэгсэн нэг юм дуу байсан гэл. Энийг шин зэргийг дуу. Шин зэргийг гэхдээ аян арай хондоо байсан л. Ерөнхийдөө бол өв бол байжсэн. Тэгээд шилтөө шиг гэлэлцэн шалан дээр шинж зэвний дөрөв мөчлөөр яг л айрам шүү дээ. Хоо шатааж үлдэн шүү дээ. Тэгээл тэрийг яриад одоо би хал зэрэг болж ондоо юм бодхоо хэлж байгаа л те. Тэгээл энийг хийсэн юм аа. Тэг хамгийн гол манай 151 гэд одоо энэ үзэж байгаа хүмүүс тэр ангийг мэддэг бол жигсаалтын талбай дээр ингээд цэрэг чигсах дээр хот руу хардаг байхгүй юу. Хот чинь нэг ингээд зэрэглээн дунд гэдэг. Тэртээд харагдах хотын бараа нүдэнд харагдах зургал юм байна тийм байхгүй юу. Тэр чинь амьдралаас би болсон тоххгүй юу. Гэрээ санаа. Бүр 91 он тэр чинь наадмаар бүр клип бэлгэжсэн шүү дээ. Төвшин төгсөн шүү дээ. Накрежай Пожнас 52-ийн тий. Манай дээдлийн төгсөлт. Тэр чинь одоо битэрийг авч явж нэг тэжигка байлгүй нэг хайсан дээр клип хийгээд 91 оны наадмын нэвтрүүлгээр гарч би бол өөрөө үзээгүй. Тэгээ битэр чинь тэр одоо энэ информатийн төгөөл байсан шүү дээ. Одоо энэ юу л кино театр болсон. Шүтээс өөдөөс орсон. Тий. Тэн мөрний чинь битэр ингэж алхах технологи. Тий, тэнд дэр чинь битэрийг алхуул зураг аваад анги дээр очиж зураг авахуулаад аюу хөөрхөн бас клип хийсэн баг шүү. Бичлэг нэг ховор нанди юм а та нарыг хадгалаагүй юу? Байхгүй. Юу вэ штэ нөгөө Тата Тунгаагийн баяр вэ штэ. Баяр үтэн штэ. Тий. Баяр эртэд надтай ярьсан чинь бизнес шоу гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан юм. Одоо энэ топ 10 штэ. Одоо энэ иргэн дурсгуу байна штэ. Иргэн дурсгуу чинь топ 10 ч болоогүй вариант байсан штэ. Тэгэхэд тэнд битэрийн нэг бизнес шоу гэдэг нэвтрүүлэгт оруулаад амьдрал гэдэг дуулж ирсэн. Тэгсэн чинь эртэд над руу яриад тэр чин ухаал байгаа байх шүү гэсэн. Тэгээ би одоо баяраатай дугаар нь байгаа. Холбогдонд тэр байх юм бол 2-1-2 батсан л байгаа бах та. Тиймэрхүү юм та нар ер нь онц хариуцлагатай хөөцөлдөж. Ийм видеоны өөцч болтгой авч явах хэрэгтэй. Аажаа чи нэг юм шүд мотойсэн чи мэдэн штэ. Нэг жижиг юм шүдтэй. Тэгэл камерт нь хэлгээл миний шүдийг нуугараа гэл ингээл ярьж исэн. Тэр аюу сайн санд. Тэгээ манай нэр чин гэхдээ хүний амьдрал гэдэг дуудаа зогсож ирсэн. Тэгээ бүр тэр нэвтрүүлэгт нь одоо энэ талигаа зориг ах баяр ах хүртэл орж ирсэн. За ингээл нэрийг тодруулчлаа. Түүхийн. За бүр үндэс угсааг нь ярьчлаа. Сэргээс халагдлаа. Намаа хамтлаг байгуулагдахад анхны намс би байгаагүй. Тий. Маш миний санджаа 5-6 хүний гишүүн. Тий. Одоо чиний мэдгээс чинь манай одоо мага чинь магнаах байна. Мага байна. Манай Гансөх байна. Хаку байсан гэдгийг би бол мэдэхгүй. Гэтэ харагдчихжээ. За тэгээд лүүхий талигач. Лүүхий дашбин байх. Тэгээд аажаа. Ингээд зургуулаа гэсэн байгаа байхгүй юу. Тийм.
баг бат суур байж өндөр. Тий. Суур мөр ард нь бас нэг гарсан талмал байдаг юм шиг л. Асуухгүй гарсан. Тий. Тэгээ хамгийн гол нь юм байхгүй. Намын хамтлагт яг анхны намын хамтлыг ч одоо би хоёр дахь нь гэж явах байхгүй юу. Анхны тэр 5 6 бүрэлдэхүүн дээр би байгаагүй. 90 оны 10 сар зэрэгээс салгаж ирчээл нөгөө амар бадрангу аривчаатайгаа хамтлаг байгуулна гэж давхад ороод ирсэн чинь. Намынгийн хамтлаг юу болцсон. Тэд нар чинь ээжийн гоёлын эмэг шиг тэгэл гихтээ гэл дуунуудаа болцсон. Алтан зураг молыг дуу. Гансах мансах чинь ингээд баг өөжгийн соолмолын тоглож исэн тал байдаг бах шүү. Өөжгийн өөрөө мэдж байгаа баг. Суурах чинь нөгөө Бацуурах чинь амар гоё гитар тоглож дуулдаг шүү дээ. Тэгээ манай Орсын дээр ретро дуу муунууд аяг. Манай суур авьяаст шүү дээ. Мага болохоор гоё үг зохион. Тэгээ тэр зөөн бэлгийн тэр зүуд гэдэг байдаг шүү дээ. Тэр чинь үг нь суур баг шүү. Гоё дуу шүү. Тийм баг шүү бүр тэгэж мэдхий. Тэгээ тэр хамтлагт орох гэсэн чинь жиглээ. Тэнгүүт өгсөө шууд ажид гомдоод тэгээд би ингээд хамт болох гээд ирсэн чинь шин цэрэг идэргээд болох гээд ирсэн чинь хаажаа юу яц. Аль хийдэ. Нөгөө хамтлаг нь байгуулагдаад бас би ч 10 сарын 19-нд таалагдсан. Тэгэхээр тэд нар чи ихний дуумгуудаа дуулаад ингээд бас овоо хөргөн танигдсан. Тэгээд би заац дайж чич одоо хүү юм даа гэл гимтлийн сэхэнд асарч болоо шатсан. Угаасаа мэрэгжил чинь асарч байсан. Асарч мэрэгжил байхгүй шүү дээ. Хоккич шүү дээ. Би хоккич хийгээл явж исэн чинь тэгээ би бүр ажигаас олдчихгүй юу. Тэгээд би асарч болчоод ерөө эмлийн талаар сурын идэргээд ботцсон явж исэн чинь 91 оны 1 үлээ 2 сард лүхий аварт аваад ирсэн баг. Манай намын хамтлагийн бөмбөрчин 23 дугаар сургуулийн 89 онд гэсэн одоо манай Бачаадэр анги. Бачуу анги. Тэгээд л лүхийг одоо би асрагчч байсан. Тэгээл одоо доогоор нь ингээл би энэ холох тэр юм минь хийчин гэж байгаа. Бачаагийн өндөр борыг яриад байна. Биш тэр чин талиг Бачаагийн. Тэр чин 87 оны 10 шүү дээ. 3 эдрийн төгсөлт. Тэр чин өмнөөч нь талигч болсон шүү дээ. Нөт нүрчин саксны. Тийм. Биш. Жижиг Бачааг гээд байгаа бас. Лүхийг анги. Одоо энэ манай бүүвэг таньж чи. Бүүвэг хөрлөө шүү дээ. Хөрлөг анги шүү дээ. 33-ийн 23-аас 33 шилж ирээд. Тэгээд мөө лүхийн маань талигач болохт нь би асрагч бай таараа. Тэгэл асарсан да. Тэгэд найз байгаа. Тэгэл энэ хідэн найз наргаа хаяг оруулна. Манай айж чинь гимтлийн сэхний цанхоор хийж нэг харын найз аваад харна. Тэгэл лүхий тэгэл одоо энэ сүүлд ингээд энийг хаач ярьдгүй шүү дээ. Тэгэл залуу би ч одоо 91 онд 21-тэй байсан байна зөө. Лүхий ч 20-тай байсан байна. Тэгэл нэг чи бол мэдээ шүү дээ илтгэвтэй хөлт байсан шүү дээ. Ингээл хэлгөө мэлгүүгээр ярьдаг. Надад ингээл төгсөө баярлалаа гэл нүднээс ингээл нулимс гараад ярьж чадахгүй. Ингээд болгоцсон суурьасны гимтэлтэй. Тэгж байгаа л бурхан болсон доо. Тэгээд бурхан болсныхан дараа 3 сард айжаа над дээр ирэл төгсөө хоёлаа дуулъя. Манай хамтлагад магнайт чинь бизнес хийгээд ингээд тус тустай болчихлоо тийм. Дөрөв манай дашмын бид чинь дөөр мөрөө хөөгд ингээд явчлаа. Хоёлаа дуулъя гэд. Тэгээ бид дээр хамгийн анх хамтарч дуулсан дуу маань 1991 оны 5 сарын 21-ний өдөр Вистав гэдэг цоглог гэрэлтих харнуудээр айдууны жигүүр цаад айдууны жигүүр ингэж битэр хэлсэн байхгүй. Их гоё концерт болдог байсан. Тийм. Тэгээ тэр их харангамаар одоо бүгд ордог байлаа шүү дээ. Үйдингийнхэн цэрэн даваа маваа гэл болор харш бүгд л ордог байсан шүү дээ. Тийм. дээ. Тэгтээ би бүр бүгдийн нэргээ санахад бол аажим маань нэрч бас нэлээ анхдагчд нь орох юм биш шүү. Хэлгүй. Тийм. Анхдагчд нь орох юм биш шүү. Титэн болоод болцсон байсан. Титэн болж бас нэг өөр гараад бүжиглж байсан бид. Тийм. Тийм шүү дээ. Чи ч одоо жигэн бүжигчин байсан шүү. Завсар цагаар нь бүжиглээл бид. Цагаан хас. Тий. Цагаан хас үлээ хас үлээ. Зүгээр хас. Та нар ч бас Лондон бид мэдийг тавиад хашраад байсан тий. Чи ч одоос бас лаг бүжигч штэ. Тийм шүү. Одоо ч гэсэн бүжиглж хөөхөн штэ. Гэхдээ одоо ингээд хоёлаа яриас авах тэр яг тэр үе ингээд нүдэнд харагдаж байгаа байхгүй. Та нар ч микрийн нэг альмаа тий. Та чи нэг хөөргөн хитэн ингээл айгуугаа симбис хитэн басанартай айгуу гоё ингээд хувцалцдаг стилтэй бас тэгээд бидний доод юм үртэй бас үеийнхэнтэй баавраа тий. Жохон баавар дуу тий.
Бүр илт ингээ ялгардаг байсан л да та нар. Хас гэт хандлаг байсан. 1000 өдөр билүү? Байл байх. Тийм шүү дээ. Бүгд Гоёо гоё. та хоёр нийлчээд уран бүтээлийг хийж эхэлж байна. Тэр үед та нар тэгээд бичлэг дээр хаана хийдэг байсан? Баян Монгол дээр шүү дээ. Фонограмууд бүгдийг Баян Монгол соёл эрдэнэ дээр. Ер нь намын амтлагийн баг бүх фонограмууд Баян Монголын пауз гэж байсан шүү дээ тухайд. Одоо Энхвэр ах, Мөнхвэр ах, Баасын те манай талигаж Дүшиг ах. Одоо энэ саксофонч Сүхбаатар ахын хүү Эрка эднэрдэл бичүүлдэг байсан шүү дээ. Тэгээд Баян Монгол дээр бичүүлээд би нэг ийм асуумаар санагдаадсан. Сая одоо нэг бас толгоор орж ирчээ тэгээд асууя гэж. Ер нь зочдоос асууж байна. Анх ингээл за ингээ Баян Монгол дээр бичлэгээ хийлээ. Тэндээ ингээ нэг хурцхан дээр хоолоо моолгоо бичүүлчлээ. Тэгээд хурцгаа барайл найз нөхдөд сонсоод тэр чинь ингээл сүлжээгээрээ тухайн сүлжээгээрээ тарчиж байгаа шүү дээ. Гараас гарт хуулагдаад барааны захмах дээр тэгэл. Тэнгүүд та жишээлбэл ингээд би одоо дуучин болж гин хамтлагтаа ингээ явж гин ингээд яг ингэж яах. Гадуур дотор явж яхад магадгүй зах дээр за магадгүй ингээл нэг кафе урлаг мурлаг ч юм уу юу гэдэг тийм. Хоёрын дуу ишгэлдэх яаж хүлээж гоё байдаг гэсэн. Гоё шүү дээ. Ингээл анх та нэг юу синдромд ороог байгаа шүү дээ ингээд дуу ч юм уу. Намайг мэдчихгүй шүү дээ. Автобусандаа суугаад дунд нөө ингээд шалж явж хахад дуу явж хахад гоё шүү дээ. Амар гоё тэгэл би дуулж шүү дээ гэлтэй. Найзтай. Мань дуулж шүү дээ гэл нүүд бодлоо яриад. Маний дуу гэл ичмээ шүү дээ. Одоо энэ урцгаан биш үү? Урцгаан дээр жагаа гэж залуу байсан. Одоо хүртэл холбоотой касет зад үүсэн санаж гинөө. Урцгаан дээр урцгааны тэр цаад үнцгт хөдөлмөр юуны тэнд тэр чинь одоо жагаа одоо хүртэл холбоотой шүү дээ. Жагаа дээр очиж дуугаа өгдөг үл гэсэн бид нар. Тэгээд жагаагаас цааш нь ингээд Монголд аяр тавдаг байлаа. Чи бараг нэг юм сүлжээ мэй. Тийм. Тэгээд одоо би шин дуу бичлэнгүүт жагаа дээр аажаа өгөхгүй би л очиж өгнө. Тэгээд намынгийн бүх дуунууд тэндээс л эхэлсэн байдэн шүү. Нэрээ. Тэгээд жагаадаа баярлалаа. Бидний үеийн бүх дууг цацсан байхгүй. Мундаг өгөөж өгсөн. Тийм. Тэгээд яг тэрнийх чинь ингээд тухайдаас өөрийгөө одоо болчлаа гэж хүн танихгүй шүү дээ. Ямар хэцүү гэж. Тэгээд сүүлдээ яг таньдаг болоо те. Намынгийн төгсөө хүмүүсээгэл. Тэгээд тэр үед чинь одоо яг үннийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Жирийн Монгол охин те. Хүүхэд нас дэтмээ үзэсгэлэн тод зүү талын цэцэг энэ хэдэнд бол дийлдэг болсон шүү дээ. Харш чинь одод гэж нэртэй байж байгаа. Яг тэр үеэс харшуулаад харшийн бол миний бодлоод яг нэг комбек хийж жинхэнэ гарч исэн манай төвшингийн үе байдаг шүү баг. Төвшин чинь харшид орж ирэл тэгэл хавар мавар гэл. Муушаацны диско хөрөлчлөө. Аюул дөргөө тий. Тэг яг үнэндээ шинэ ам гэсэн. Миний ганц дуртай дуу нэг юу Ласко май шиг гарч ирсэн шүү дээ. Нууцхан сэтгэл нэг гоё шүү. Нууцхан сэтгэлийн баяртын дуу шүү дээ. Гоё дуу. Талигаш баяртын дуу шүү дээ. Шуун бабгийн аялгау гэд хамтлаг байсан баг шүү. Тэгээ дахилт нь модерн шиг. Хайрт мөн чи намайгаа хөрх юм уу баяртын манд доо шүү. Өстой яалтж байхгүй баяртын манд. Тэгэл харшийн баяртч гэдэг, аялгаугийн баяртч гэдэг энэ юм уу нэзэн гой дуунууд байсан. Ер нь бидний үед их гоё тийм дэврэн үе байж тээ. Өстой ингээл дуртай дуугаа зохиогоол дуулах хэрэгтэй болсон. Бас ардчлалд баярлалаа гэж хэлмээр л үтэн зөө. Юу шүү дээ. Нөгөөх хөгжмийн зохиолчдын хороогоороо батлууд мөтөлд байхгүй шүү дээ. Тэгэд өөрөө ингээл зохиогоод очиад бичүүлдэг. Арслын чинь л одоо тэр нэг ганц үнд зөвлөл гэж шүү дээ. Бидний хамгийн том школ болсон хамтлаг бол хоох байдаг шүү дээ. Илүү байх уу? Хоох гэж хамтлаг би бурхан бүү үздэг. Би одоо их хоёр ахтайгаа хайд чинь нийлээд нэг бижигнүүлээд авсан баг шүү. Хоох, Батбол, тийм хонх, намин, дэтэм, цэцэг, харш гэд талигач баярт Батбол 58-аагийн хоёр би их хоёр ах ингээ бид тэр жил гоё тоглолт болсон. Янз аюу гоё тоглолт болсон. Тэгээд одоо нэвтрүүлгээр гарна штэ тий. Би аюу сони хүн л дээ. Тэгээд их хоёр ахта нэг тайцсан дээр ингээд хамт дуулж байгаа даа.Гэлээ. Би яагаад үлнэд бид тэр одоо ахч. Тэр хүнтэй хамт нэг тайцсан дээр дуулж хамт байна. Миний хувьд бол гоё. Гэсэн чинь та хоёр ингээд касет маань ингээд түгээд ингээд дуунууд маань ингээд
дох хэмжээнд хийх тулаа явсан. Тэгээд мэдээж хэрэг эндээс ажаад өгсөө ирээд дуулаад өгөөч барайч гэл юм эхэлсэн баг. Эхэлсэн. Хоёрын анхны хөлсөөр дуулсан тоглолт бөгөөд хэрвээ нууцвал хэдэн төгрөгөөр дуулж ирсэн. Андгүй. Хамгийн их мөнгө авсан тоглолт уу? Үгүй хамгийн анхны их биш. Мөнгө нь. Үгүй хамгийн анхных би яг үнэ хэлчихв. Аача битээр дуулаад яваад байдгүйсэн. Би ерөөсөө мөнгөс ингэ тоодгүйсэн. Супер кофег ч авахгүй юу? Би л ерөн гэхдээ нэг л тоглолт байгаа. Гоёл 92. За. Гоёл 92-ыг энэ буянгийн жагаах зохион байгууллаа, хин зохион байгууллаа. Битээр дуулсан. Нойрмын чи зүудэн матч энийг яг энэ хоёр талд нь зогсоод дуулаад 2 өдөр дууллаа, хэдэн өдөр дууллаа, 1 өдөрч байлаа. Тэгээ битээр 4 мянган садгалт юм биш шүү дээ. Тэгээд тэр мөнгөө юу зарцуулсан? Би копой авчихсан. Зах гарч. Тэгээ манай айчаач яг манай лам үнтэд яасан. Тэгээ би 21-2-т жоохон буцсан шүү дээ. Тэр үе чинь шагийн аригч нь 700 гэдэг лөө 600 гэдэг байлгүй те. Тэгээ бөөм баяр айчаатай хэдэн төгрөг өгөөл айчаа гэрлөөгөө яваал би ганц нэг мууж исэн санагддгийн. За би баг сайн санавал 58 гарч ирсэн баг. Би яг тэгээ санаад идэв. Ерөн бол гэхдээ яг одоо үндэ хэлэхэд тэр үед чиж 10 жил байсан зү. Тэгээ бид нар ингээд тоглолт ингээд айжа манер ингээд л үжид битэрийн нэрийг ингээд бичсэн байна. А тийм юмны ямар шоу гэнэ тэгэл анонс нь байж идэв. Дэтэм манер очил дуулцдаг. Мөнгөсөн авч мэддэггүй шүү дээ. Тийм байгаагүй юм чинь. Эдийн засгийн харьцаа байгаагүй. Би л мэдгүй. Яа үндэл хүү идэхгүй ч байж магадгүй. Би ерөөсөө сонирхдаггүй байсан. Тэр битэл залуучуудын соёлын төв дэтэм бицэн номин гэж бид нар тоглолт хийсэн байхгүй юу? Тэгсэн. 2 өдөр. Би тэндээс мөнгө авахгүй шүү дээ. Ийхийн аваад. Үгүй мэдгүй шүү дээ. Би айжгаа авдаг гэж хэлэхгүй. А тэгвэл яагаад ч энэ саци үеийн хүүхэд байсан болооч тэр юм уу мөнгө тэргээл хөөцөлдөггүй надад тайзан дээр дуулах л гоё юмсан. Та өгсөхийн таны хамгийн дотны найз таны хамтрагч Арвжаа гэдэг хүнийг дуучин биш заяа. Үнцгээс биш. Хувь үнцгээс найзгаад дурсан. Мужик шүү дээ. Мужик тэгэл болоо. Айгуу гоё залуу байсан. Авьяастай. Хүнлэг олонтойгоо нэг тийм сонин жишээ ярих уу? Айгуу сонин би нэг энэ тэнд ярьж байгаагүй. 91 он байна, 92 онд байна. Ажиг нөхөд даун траш гэж явах байсан шүү дээ. Траш ах чинь нэг улаан ладатай билүү Москвич санжин уу? Ажигийн гадаа зогсдог байсан шүү дээ. Тэгээ би тэр нэг өдөр нойрмын чи дээр хийцэн байсан. Нэг итгэл алдарсан тий. Яг энэ өдрийг хийж явах үед ажив дээр нэг гэрт гитар тоглохгүй нэг хүмүүс унтж ийн гээд машины сахиж ононгоо машин гитараа тоглосон чинь надад айж хэлжсэн. Мэн 30 хүрэхгүй шүү дээ гэж. Найз нь 30 хүрэхгүй. Тэгээд одоо эрт явах юм чинь гой гой доонууд хиймээр байна. Төгсөө хоёлаа балгараад тэгэл. 30 хүрэхгүй шүү дээ. Сэн могац. Тэгээд айжаа одоо би амьд гэрчээ өвдөд айжаа ямарваа нэг юм хандахтаа за ямар мань бодох шүү дээ гэж. Мань ингээд яваад гэж дуудахгүй. Чамаас төрүүлж явна. Тэгээд инээдэг шүү дээ. Чи санжийн нүдэн чи харагдаж байна уу гэдэг. Инээдэг шүү дээ. Тэгээд юм жотоогоол. Тэгээд мань угаасаа явчих шүү дээ. Тэгэл чийл дуулаад явахаас хойш гэдэг шүү дээ. Би тухайн үед анзаардгүй олон жилийн дараа бодох тэр миний мөн найз хэлээл идэг гэсэн байлээ те бодвол. Тэгсэн чи одоо айжаа чи 98 онд нас орсон гэдэг чинь одоо хэдэн жил болж 30 болох чинь баг төгсөө байжлаа шүү дээ. Тэгээ сайн залуу байсан. Чи чирэн гадарландаа. Дүүнерт хэр байсан юм? Дүүнертэй их ер нь бол тэгээд байсан уу? Жиргүүнийг ууралж биелаа ажаахыг архиу жагсан тавихыг бол санахчгүй байхгүй. Тэр уух нь айгу сахилахгүй лам байсан шүү дээ. Түүцэнд очиж нэлээ ашиг оруулсан. Үүдэнд нь байдаг уу? Манай автобусны худал дээр байдаг байсан. Дээ. Эндээс сироп авч явна.
Тэгэл хохмол авч ажиллана тэгэл лам болсон бас за тэрнээс хойш ч гэсэн тэгэл их бидний их зэмлдэг байсан шүү дээ. Тэгэл гэхдээ зөв зэмлэл тий. Агсан согтуу биш. Та нар одоо ингээд дими сууж хахаар ингэж тэгээж нэг гой булчинлэг битэй тийм бактуу тий. Ингээл дөржинл тэдний цонхны доор л биднес чинь гитар болбаал тоглоход малагтаал ажилтан юм шиг цуглаал ажилтан юм шиг тардаг. Ядж яхад бүгд солгоолоотой гэж хэлтгүү тэгээд загнуулаад хүн шиг дуулж чадахгүй гэж тарцгаа гээл. Манай айжата одоо би ингээд олон жилийн дараа одоо хүртэл холбоотой явдаг. Миний одоо галзуу компани Магна байна те. Би яг номонд болж байхдаа айжата Магнатай их дотн найз байсан. Бас чоо биш те. Сайтан биднэрх найз байсан. Маш юм галзуу гой найзууд байсан да. Тэг миний Магна өнөөдөр хүртэл надтай найзлал явж байгаа. Найзтай их тусалдаг. Хизээш намайг орхиогүй тийм гой найз. Ер нь цөөхөр хүний нэгтэй манай мага чи юм гадарланда их гой нуруутай хүн байдэн штэ. Их тусч, их сайхан сэтгэлтэй. Ер нь тэгээд характер бол айжтай төстэй шүү. Магна төстэй. Ер нь нэг тийм манай маг хин айжаа чи хүнийг их баг гэдэггүй. Гинтэж гоё нэг тийм инээд талцсан залуу байсан штэ. Найзгаа ингэж яг гоё өнөө. Хаяа би ингээд сошиалтай ингээд ажигийнхаа тухай бичтгэлтэй. Яг үндэ хэлээд хаяа бүр өмөртөл санд шүү дээ. Сон би. Тэнгүүд найзгаа дурсаад гоё дуугийн тавиал ингээд бичдэг шүү дээ. Уу яах вэ? Би энэ ядаж би амьд байх хугацаанд найзгаа дурсчих л та. Яг болдгүй. Ийм хүн энэ гоё дууг зохиосон юм. Тэ? Дэндүү дасан сэтгэлээр чиг өөрлээд ажигэн дууштай. Эцсийн удаа цонхон дээр чин сар болгоны арвжагийн дуу. Маш гоё дуунууд зохиогоод үлдээсэх хүн байхгүй юу тэр чинь. Зүгээр нэг лам байгаагүй байхгүй. Ихтер айжа байхгүй бол би байхгүйсэн. Ястаа нэг орцны гитар чи хийгээ явж хахад намайг өөдөн татаж хамт дуулсан байхгүй. Намн гэж хамтлагд. Хэрэг тэгээд одоо айжа намайг дуулуулаагүй хамтлагтаа аваагүй бол би зүгээр нэг байдгад нэг ингээл одоо сошиалд ингээл нэг уран сайхан ч угаасаа би уран сайхан ч л да. Би нэрээсээ ямар сургалт төгсөөгүй шүү дээ. Энэ гитар төгөлдрөөр би өөрөө сурсан. Инээр заалгаагүй. Тийм хүмүүс зөндөлдөө юм. Зөндөө. Сайхан уран бүтээлээ төөрөөл явж байгаа нь маш их олон хүмүүс. Манай талигаач дойлоо хуртал над битээр тоглоал ярьчихсан. Ах нот мэддэггүй шүү дээ. Би ч мэддэггүй шүү дээ. Чивтэр яг адилхан хоёр гар байна гэл. Тэгэхээр нэг ийм зүйл хүндэгдэх гэдэг юм л дээ. Ажиахаас хойш танд нэг амар том хариуцлага танд өвлүүлчихэд явцсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр та одоо ингээд ажиахын яг өөрийнх нь оригинал дуу болоотой бичлэгүүдийг сэргээж, чанарын дээшлүүлж, CD пянзны бодохгүй бол өөрөөр хэлбэл юм бүхэлдэн цомог байна шүү дээ. Тэ? Хоёр юм цомог байх ёстой юм болов уу гэж бодогдож байна надад. Угаасаа гарна. Би бүр одоо бүр маш шаргуу ойрын хугацаанд нэг пянз гаргая гэж бодож байна. Нэг цомог гэдэг ашиг олох гэж биш ээ. Тийм ээ. Зүгээр түүхэн зөрүүл болгож. Ингээд одоо миний айжагийн охин байдэн штэ. Алтан гэрэл гэж. Тэр охин ч гэсэн нэг пянз ингээд үлдээчмөр штэ. Үгүй тийм. Зөв. Тэгэд ээжт нь бас хийгээд өчмөр штэ. Ах トゥ нарт нь үлдээгээд ийм гоё дууцгаас шүү. Би бас нэг болсон болоогоо дуучин байсан гэдгээ өр хөвгтөө үлдээчмөр штэ. Энэ ингээд гарт баригдах, нүдэнд харагдах, чихэн сонсогдох уран бүтээл үлдээхгүй бол энэ бол маш том алдаа бол. Тийм би бүр ингээд ингэсэн байгаа. Хийцэн байгаа. Ингэж чадаагүй маш их сайхан уран бүтээлч дууссан байдаг шүү. Тийм. Би бол харамстай. Хөдөлгөөч тарж бутарсан байдаг. Тэгээд уг нь бол үлдэхим да. Тий, түүхэн зориулаа үлдээх ёстой л гэж байна. Харин та өнөөдөр бас нэг гоё ном бариад ирсэн. Тийм. Хоёлаа энэ номны талаар бас нэг зогс яриадгөө. Энэ бол Арвжаагийн манай Аажагийн ээж Думаагүй юм. Тийм, Доржийн Дулмаа гэж юм. Дулмаа гэдэг шүү дээ. Тэгээд Думаа гэдэг Дулмаа гэж маань зохиосон бичсэн 2010 онд бичсэн ном байдаг. Хараа эргэлсэн Зандраа байдаг гэдэг. Тэгээд энэ хэвлэлтэнд орсон юм байна. Тэгээд надад 2-3 уншихыг бэлгэлсэн байдаг. Тэгээд энэ дээр Аажагийн
тухай намаа хамтлагийн тухай гэл тэгээд нэг хэсэг нөтг намын тасд хамтлаг ингээд нэг жоох хилэн болоодсэн шүү дээ. Тэрний юмны гэл юм байт юм да. Тэгээд би бол энэ намын тасд гэж хамтлагийг сайн мэдгүй шүү дээ. Бац өгч надаас дүү. Хоёрдугаар би байгаагүй. Тэгээд ингээд дуулаад явсан юм байна. Тэгээд явахдаа намын гэж хамтлагийн нэрийг өндөр дөргиж явсандаа одоо дээг идүүнтэй холбоотой ингээд хаазад холбоотой, хайнаад холбоотой харин манай сөхөл ерөөс холбоогүй дээ. Тэгээд 90 холбоо тэгээд явах юм чинь. Түүх болоод үлдээ шүү дээ. Намын тасд гэдэг хамтлагч Монголын одоо энэ хөгжмийн ертөнцид бас өөрийн гэсэн орон зайгаа үлдээчлээ шүү дээ. Тамгалцсан хамтлаг шүү дээ. Одоо ярих юм байхгүй. 90-ад онд бол битээр үлдээсэн. Дулмаагүй энэ дээр хүүгийнхээ зохиосон дуун тий Думаагүй энэ дээр хүүгийнхээ зохиосон дууныхын бүх хүүгийг бичсэн байна л да. Тийм гоё санагдаж байна. Думаагч маань ер нь зохиол ном бичдэг хүн шүү дээ. Тийм үгийн тэгээд бас хэд хэдэн шүлгийн ном гаргасан байдаг. Одоо манай аажаагийнх чинь Ташарбжагийн Равжаа гэдэг шүү дээ. Тэгээд том ах нь авраг гэж хүн байсан. Аливаа найгч, ариун найгч манай аажаа хамгийн баг дүү нь одоо Бацар гүргээд имч байгаа шүү дээ. Бажгана гэдэг. Одоо энэ нөгөө их хурлын гишүүн Тимон би учралдгүй шүү дээ. Тэр хоёр чинь нэг ангид байсан гэдэг. Байна. Сайхан. Тэг гоё түүхэд. Одоо чамайг ийм гоё нөхцөлтэй ингэж оруулж байгаа. Айгүй баярлж байна. Энд чинь архив болоод үлдэн шүү дээ бид шүү дээ. Урсамжтэй тэгэл залуудаа амьд зэрүүн дээрээ л юм хийж яахгүй. Энэ номыг би уншиж болох юм уу? Би бүр чамд ингэ бэлгэлэх гэж авчирч байгаа чинь. Бид үл танаар юм бичүүлээ. За тэг. Би одоо үгээр нэр ингээд биччихгүй. За анд найз зөв. Равжагийнхаа зөв. Равжагийнхаа Равжагийнхаа ээж зөв. Думаа чихээ энэ хүү намыг зөв. Намыг зөв. Дүү энэ инватартаа зөв. Энэ матартаа дурсгва 2025 оны 09 сарын хэдэн блэ? 27. Өнөө 27 оны 27 онд 13 цагт өгч байгаа юм биш үү? Төгсөө хасан зөв. За ингээд. Дүүдээ Думаагч юм маань бичсэн гоё намыг. Ер нь тэгээд нэг анзаараад нэг гэртээ байхдаа нэг хардсан шүү дээ. Хараараа их гоё түүхүүд байгаа. Аривжагийн Польшид нэгэн бүсгүй зориулаад зохиосон гоё шүлгэн байгаа. Би бол уншсан. Сүүлийн үед ер нь зочдоос гоё ном бэлэг авч байгаа маш их бэлэгшээгээд байгаа. Унших юмтай болж байна. Тэгээд Төгсөөх маань бас номоор 50 бэлгэлсэн шүү дээ. Ятад янж бүр бэлгэлсэн шүү дээ. Тэгээд Төгсөөх маань бас болоогүй надад эр хүний хэмэр болсон бүс төрөвч бэлгэллээ. Тэгээд энэ нэвтрүүлгээ бэлгийн хур буулаа. Бал хутаг маш их зүйл бэлгэллээ. Баярлалаа гэж хэлмээр байна. За зүгээр сайхан байна. Сайхан байна. Айгуу гоё нэг сайхан халаас усан чи. Би бас ингээд зочдоосоо бас нэг зүйлийг бас асуумар санагдаад идэв юм л та. Одоо ингээд бидний ингээд нэвтрүүлгийн подкастынхаа ихэнд ярьсан шүү дээ. Амьдран бүр нэвт шингэсэн сошиал орчин байна шүү дээ. Хайн ер нь орчинг яг юу гэж дүгнэдэг вэ? Сошиал орчин уу? Тийм. Ер нь бол хөөс шүү дээ. Өөр л хөөс. Жишээлбэл одоо өөр дээр үзэхдээ миний одоо би ингээд дуугаа дуулаад тавьдсан шүү дээ. 10,000 хүн ингээд үтсэн байна зөв үү? Эсвэл 10,000 хүн лайк дарсан байна гэдэг чинь. Одоо бичил над чиг уран бүтээлч хүн нэг юм дээр аягүй сайн ажилласан. Ямар нэг тоглолт моголт хийх болдсон шүү дээ. Би одоо жишээ нэг клуб тоглохоор амар олон лайк дараад идэг. Нэг эрдүү хүн байдаг. За. Энд дээр хоос ертөнц болж байгаа. Дараал идэг.
Тэгээд миний бичлэгийг одоо жил хамгийн их нэг 500 мянган үзсэн байт. Яг энүүгээр ингээд одоо ингээд лаг баймаар байгаа байхгүй юу? Тийм байдгүй л юм бэл. Тэр айгуу тийм харьцангуй ойлголт. Гэхдээ юу хэлэх гээд юм гэхдээ дэндүү чанар биш тооны араас хөлсөлтэй юм удаа л гэж хардсан шүү дээ. Яг үнэ. Тийм тий. Яг хоёрдугаар тэр сошиал яг хөтэй нэг хүний өөрийн мэдлэг өөрийгөө нэг ингээд тэнхүүлждэг салбар шиг л харагдсан шүү дээ. Тэгээ санагдсан тий. Надлаа нэг өөрийнхөө яг ямар хуу характертай хүн гэдгээ сошиал дээр хийж байгаа пост байгаа байдлаараа юм дээ. Өөрийгөө өөр мэдгүйгээр ингээд хүмүүст харуулцдаг шиг санагдсан шүү дээ. Яг энэ тийм ээ тий. Би бол энэ таны бас зөв. Яг наа чи саналд нэг байна. Хүмүүсийг хараад байхад хандлагын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон байна. Юу ч ярихаас буцахгүй болсон байна. Яг одоо энэ сошиалтай бүр ичиж хөмөр идэх юм харагдсан шүү дээ. Тэгээд одоо чи үтер хуучны хүмүүс шүү дээ. Нэг үеийн түүх байхгүй битээр. Түүх шүү. Битээр одоо мэдэн шүү. Хин химбэг. Хин химбэ. Би жишээлбэл одоо Норвег Ирэнчингийн инноватор гэж хүнийг бол ерөнхийдөө ханаар нь мэднэ. Тэр эр хүн бэ те. Тэгээд чи үтерийн хувьд бол түүх байдаг. Намайг ямар явж явах үед миний төвч надад ямар гоё сэтгэл гаргаж ирлээ. Гэл ярих тэр ингээд тийм ингээд надад юм байгаа байхгүй. Тэр хүмүүс яг тэрүүгээрээ л байгаад идэв юм. Зарим нь бол ерөөсөө ямар сургаггүй байсан нэг сонин нөхдүүд ерийн юм тийм монгол болчихсон юм шүү дээ. Хараад ихтэй. Чам тийм харагдгүй. Үгүй. Яг хөө мэрсэр байлгүй яг хөө. Үгүй. Жишээлбэл чи бол одоо ингээд микрийг бас л түүхийн ярих хүн шүү дээ. Тэгээд бүр носон таглаа байсан юмнууд ингээд сошиал төмрөөдөх тэр чи зүгээр инээд л хүрдгүү хараад. Үгүй тэглгүй яг тийм орчин. Одоо би ч одоо яг 1993 оны сүүлээс тэгэл энэ радиогийн салбарт явсан шүү дээ. Монголын анхны ууган радио 102.5-аас тийм шүү дээ. Нөгөө л та бид хоёр яриад хонхын их хоёр ах эдэртэй чинь л ариун нэгч эдэртэй чинь л нэг фронт тулж явсан шүү дээ. Би юу хэлэх гээд инхээр яг ингээл яг ихтэй радиод ингээл явж яхад би маш их олон найзтай байсан. Үгүй нэрээ өстэй. Амраадгүй уц. Уулзуулаа улнаас ихсүүлээл толгойн орой хүртэл бүх найзууд л. Тийм шүү дээ. Тэгэл одоо тэгэл маш цөөхөн үлдсэн байна шигжээл ингээл цөөхөн мэдэн шүү дээ. Өнгө мөнгөний хорвоо нүнэ энтэй бол марах юм байхгүй. Гэхдээ өнгө мөнгнөөс илүү хүн чанар хүн заавал байх хэрэгтэй. Ер нь тэгээд би одоо 55 настай зүг. 55 нас гэдэг бол тийм залуу нас биш. Харж яхад хүний хүн чанар нэгнийг хайрлах гоё сэтгэл зөв өгөөмөр сэтгэл өнгө мөнгнөөс илүү шүү. Илүү. Энэ нэр яванда мэдтгэл юм байна. Хичнээн мөнгөтэй байгаад. Таны бас нэг хамгийн дотны нэг найзуудын нэг манай нутгийн найз маань бас ирсэн тоглолтод оролцсон явж ирлээ шүү дээ. Ганц тулга маань тий. Бас л хоёрыг бас хоёр чинь бас л нөгөө түрүүнд дуулсан нөгөө шилтөө шиг шалан сүүлд нь дуусчих 2004 онд ивчээсэн байдаг шүү дээ. 151 дээр очиж хийсэн нь. Яг манай анги дээр. Анхаад үе хийсэн. Нэг анхаа халуунаа шүү дээ. Тий. Бэрцгээд. Тий. Анхаад үе хийжсэн. Төгсөөгөөд нэг дөө тэр монтаж нэг. Бас тухайн үед айгүй хөөрхөн клип болсон тий. Яг миний ад пас анги. Хайж казарм суудсан тоглол. Тийм битээр ингээд суудсан. Тэгээд дандлага битээр бол насны хувьд бол тийм тий. Гэхдээ ерөн бас хар багын найзууд шүү дээ. Тий шүү дээ. Чи юм гатралнда их гоё мушиг шүү дээ. Тэгээд миний мөн найз чаа. Сэтгэлтэй тий. Бас гоё тоглоно. Тий их зам байхгүй тий. Сая Улаанбаатар фестивал дээр бас дуулахаар бүр баярлалаа бүр. Тэр чинь өглөө нь буугаад оройн дуулж байгаа. Амт ийстэй гоё мундаг байл шүү дээ. Тий ах тий миний найз одоо аюу хэрч хүчтэй уран бүтээлд орох уу. Тэгээд хаширчин бас 5-6 жил эзгүй байлаа шүү дээ. Тэгээд тий одоо энэ сайхан их орондоо гоё юм аягээд уран бүтээл их хийгээсэ. Ямар ч гэсэн ганц тулгын тухай яриаг би ганц тулгатай өөртөө нэрий. Тэр чи би өөрийн ураад бүр заавал оруулаарай. Тэгин. Тэр чи ястаа жинхэнэ орох хэвээр хүн тойр бол жинхэнэ бүр надаас илүү юм ярих хоёр та бүр
Ястаа нусан таглагийн хоёр доо тий. Тийм шүү дээ. Чулуугаар байж чулуугаар урд хойд микер гэдэг. Би тэр чамаг чинь хойд микер гэж мэддэг. Урд микер гэж бод яваад идэгсэн шүү дээ. Тэгсэн чинь гэхдээ хойд микерээс урд руу урвсан цөөхөн үнсэн одоо урдталтайгаа нийлсэн чи юм билээ шүү дээ. Тийм. Хойд микерийн ч бас тэр хавьд нэг жоохон тошмоштой тий. Буянцаа өдр гэдэг нэг тэр хавьда бас харлаа шүү дээ. Тэр 25-ын март 25-ын баярахын байрмаар тий. Тэр хавь чинь бас нэг юм жоохон тэр хавь байна уу? Байна. Тийм. Урд микер бас ингэж байна. Гэхдээ чи хойдолтой нийлдэг урд чи аль альтай л нийлдэг. Оо тэгэл бүгдэндээ л ихтэй найртай сайхан. Чинзод гэж урд микер үстэй. Чинзод ч бүр юу штэ. Мэлтэй хоёр үстэй. Тийм штэ бүр цаашаа Американ руу явдаг. Тий. Тэнэл урдталтай. 33-аас урах шав штэ. Одоо 13 автобусны бод яваад. Чинзод хоёр ер нь ягаад хамт дуулахар болсон. Юу юм. Манай Чинзод ч яг 90 онд Арвжаа битэр 91 онд болж хаад 10 жилд хүүхд байсан штэ. 10-аач төгсөг байсан. Тэгээд одоо битэртэй их ойрхон байсан штэ. Тэгээ саяхан харин тэр хараатныг өөр анх дуулсан штэ. Сүм өдрийг хамтлагтай байсан 33. Чинзоочин сувдих амьд. Тим хамтлагс байсан. Сүм сувдгийн хоёр хамтлаг байсан. Тэгээд тэр зохиосон нэг хоёр гинөө микрихал ингэсэн. Манисаас бараг 10 ах юм гэсэн штэ. Би бол мэдгүй. Аав нь Монцог гэдэг ерөөсөө авчир хүн байсан штэ. Тэгээл тэргээр явцгаа. Одоо айгүй мандаг байна штэ мэдүү чинь. Зэвсэг төцний жанжаа штэ. Би зэвсгийн атмыг Монгол улсын зэвсгийг хариуцж штэ. Энэ миний супер юм билий. За тэгээд төгсөөх минь цаг хугацаа чамар хурдын. Би нөгөө зочдоос асуудаг уламжит асуултаараа өнөөдрийнхээ подкаст өндөрлүүлье. Таны хувьд маш энгийн зүйлийг асууж. Ажиргал гэж юу? Энгийн штэ. Ажиргал гэж юу? Амар философи мисавта хариултаач. Байгаад л сэтгэл хангамжтай байл. Ингээл аз жаргал шүү дээ. Бүр хүүхд маань ирүүл байна. Ажил төрөлтэй байна. Би ирүүл байна. Ер нь нөгөө юу гэдэг шүү дээ. Чи ямар бодолтой вэ? Би ер нь байгаадаа сэтгэл хандгүй байсан. Одоо бол байгаадаа бүгдэнд нь би өөр ч хэсдэггүй. Зүгээр л аз жаргалтай бай. Байгаадаа л одоо Монгол үг гэдэг шүү дээ. Хүнчлэгээ хэрэг хөлөөж гэж. Хүнчлэгээ хэрэг хөлөөж. Тэгээд болоо. Миний ч бас дотроо бодож байгаа нэлээ халлаа ойлаа. Ажиргалын тухай ойлголт бол юусч байна? Ойролцоо. Тийм учраас нэмж хасаадах юм алга. За баярлалаа. Тэгээд төгсөөхтэй цаашдын уран бүтээлд нь за хамгийн гол нь одоо танд бөгөөд танаа гэр бүлийнх нь эрүүл хийх хүсмээр байна. Үр хүүхдүүд инх тух байх болтугай. Уран бүтээлд нь мэдээж ол зам гэлтэй. Тэгээд хоёулаа ирэх жил гар дээрээ цомгоо бариад тэгнь дахиад сайхан дурсамж дүүрийн яриагаа өрнүүлээд уулзах болтугай гэсэн эрүүл. Нэмэн хамтлаг Арвжаа энд төгсөө гэдэг пензгаар шүү би бүр. Найзынхаа нэртэй битэрийн зурагтай хоолой байхгүй ч гэсэн тэгээд автор нь яг үнэн зөвөөрнө. Тэгээд тэрнээс гадна би маш их шинэ уран бүтээлүүдээс сууж байгаа. Тэрийг тусдаа нэг цамг бол. Тийм. Тусдаа нэг гаргасан яг бий даа. Хамгийн сүүлд одоо тэр бөөг ах хүлээг ижи дээрлээ гэж гаргалаа шүү дээ. Тэг хийт болохгүй над бол яг үндэл тийм гол биш байна. Би хийгээл юмэр. Дуртай юм аа. Зөв. Дуртай юм ин гэдэг чинь бас аз жаргалын нэг. Бүү аз жаргал шүү дээ. Хаппи явахгүй. Тэр минийгээ сонсоод одоо удахгүй миний төлөлгөө гэрийнхаа нэг өрөөг студ болох гэж байна хоом. За тэндээ тэгээд жаргаас уч. Нөгөө студид мөнгө төгрөг төлтөн штэ. Одоо 10 рокны мөнгө гүүр ингээд хийгээл ясууч хэлээ. Жаргаал. Тэр чинь л аз жаргал. За хаппи явахгүй. Маш их баярлалаа. За баярлалаа. За дараа уулзлаа баярлалаа. За ингээд өнөөдрийн энэ подкаст маань их өндөрлж байна. Надтай хамт өнөөдөр уран бүтээлч дуучин Ган Төгсөх маань хамт байлаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Сайхан амарцгаагаарай. За баярлалаа. Сайхан амарцгаарай.